Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Элгийн хүлээж аваа үсгийг уншиж мөн бичиж сурнаа. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ хамтдаа хичээлээ үзээрэй. Зургийн дээрх амьтдыг нэрлээрэй. Ямар амьтад гарсан байна вэ? Зүйтэй. Адуу, ямаа, үхэр, хонь, тэмээ. За хамтдаа нэрлэе. Ишигтэй ямаа, тугалтай үхэр, хурахтай хонь, ботохтой инг, унахтай гүү. За ямаа болон хоньыг монголчууд ерөнхийлөн бог мал гэж нэрлэдэг. Харин үхэр, тэмээ, морь гурвыг ерөнхийлөн бод мал гэж нэрлэдэг. За тэгвэл эдгээр амьтдыг бүгдийг хамтдаа юу гэж нэрлэдэг болов? Сайн бодоорой. Зүйтэй. Таван хошуу мал. Таван хошуу мал гэж нэрлэдэг юм байна. За таван хошуу мал. Үгдээс мал гэдэг үгийг сонгож авъя. За мал гэдэг үгийг оролцуулаад бүдүүвчэнд тохирох өгүүлбэр зохиоё. Зургийг ажиглаад бүдүүвчэнд тохирох өгүүлбэр зохиоё. Эхлээд 1, 2, 3 үгтэй өгүүлбэр зохиох нь. За зохиосон өгүүлбэрүүдээ хэлээрэй. 3 үгтэй өгүүлбэр. За 3 үгтэй өгүүлбэрээ зохиосон бол одоо 4 үгтэй өгүүлбэрээ хэлээрэй. 1, 2, 3, 4 үгтэй өгүүлбэр зохиож хэлье. Сайн бодоод аав ээжтэй өгүүлбэрээ зохиож хэлээрэй. За болсон бол багш нь төл, мал, хөөрхөн гэсэн өгүүлбэр зохиолоо. Төл, мал, хөөрхөн. Сайн сонсоорой. Төл, мал, хөөрхөн. За мал гэдэг үг өгүүлбэрийн хаана орж ийн вэ? Зүйтэй. Өгүүлбэрийн дунд орж ийн. За мал гэдэг үгийг хамтдаа хэлье. Уялж уншия. Мал, 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 мал. Тэгвэл өнөөдөр дуудлагатай ил үсгийг үзэхнэ. За дагаад уншаарай. Дармал, жижиг, ил. Дармал, том, ил. Дармал, жижиг, ил. Дармал, том, ил. За зургийг ажиглаарай. Юуны зураг гараад ирсэн бэ? Зүйтэй. Юу лээ? Хөл. Хэрхэн бичдгийг харъя. Уншаарай. Хөөл. Хөөл. Хөл. 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 Бидний мэддэг хөө үе байна. Шууд уншина. Хөл. 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 За зургийг ажиглаад нэрлээрэй. Уул. Зүйтэй уншия хамтдаа. Уул. 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 Нэг үгтэй үг учраас шууд уншина. Дараагийн үг юуны зураг вэ? Зүйтэй. Хамтдаа уншия. Үүл. 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 Сайн байна. Нэг үгтэй үг учраас шууд уншина. Дараагийн үг зураг юуны зураг байна вэ? Сайн байна. Соруул. Хамтдаа уншия. Соруул. 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 Дараагийнх юуны зураг вэ? Сайн байна. Хамтдаа уншия. Уруул. 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 Уруул.
уруул, уруул. За хамтдаа уншия. Хол, 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 хол. Дараагийн үг. Хоол, хоол, хоол. Дараагийн үг. Хул, 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 хул. Дараагийн үг. Хуул, хуул. За дараагийн үг. Хил, хил, хил. Доортаар хийл, хийл, хийл. Дараагийн үг. Хөл, 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 хөл. За дараагийн үг. Хөөл, хөөл, хөөл. За уншаарай, хамтдаа уншия. Марал, марал. Сурлаа, сурлаа. Марал, сурлаа. Марал юу сурсан юм болоо? Марал хийл сурлаа гэсэн өгүүлбэр бүтэж байна. Марал хийл сурлаа. Өгүүлбэр томоор эхлээд дуусгатаа цэг тавьж дуусдаг. Мөн хүний нэрийг томоор бичдэг. Марал гэдэг нь хүний нэр учраас томоор бичсэн байна. Мөн өгүүлбэр эхэлж байгаа учраас мөн томоор бичсэн. За дараагийн өгүүлбэр уншия. Саруул хийлээ. Саруул хийлээ. Саруул, саруул, саруул. Хийлээ, хийлээ. Саруул хийлээ. Саруул юу хийсэн болоо? Сайн байна. Саруул хоол хийлээ. Саруул хоол хийлээ. Гээд бүгдээрээ хоёр өгүүлбэр уншиж сурлаа. За бүгдээрээ хамтдаа задгай үеийг уншицгаая. Ла, ле, ли, ло, ло, лу, лу. Ла, ли, ли, ло, ло, лу, лу. Дахиад уншаарай. Ла, ла, ле, ли, 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 ло, ло, лу, ло, лу, 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 лу. За дараагийн үг уншия. Лав, лав, лав. Лав гэж юу юм болоо? Зүйтэй галтуулаас гарч байгаа хайламгийг лав гэж нэрлэнэ. За дараагийн үг. Лир, лир, лир. Нэг үгтэй учраас шууд уншина. Лир гэдэг чинь жимс байдаг тийм ээ. За дараа нь луу, луу, луу. За дараагийн үг уншия. Ха, ла, ха, ла, халаа, халаа. За дараагийн үг. Ху, луу, ху, луу, хулуу. Хулуу гэж юу лээ? Шар өнгөтэй хүнсний ногоо байдаг шүү дээ. Хулуу, хулуу. За дараагийн үг. Илүү, 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 илүү. За дараагийн үг. Муухай, 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 муухай. Бид нар маш бохир зүйлийг муухай, өөрийнхөө бас дургүй зүйлийг муухай гэж хэлдэг тийм ээ. Муухай. Хөөрөх, хөөрөх, хөөрөх,
Хөөрөх гэж ямар утгатай үг юм болоо? Ямарваа нэгэн зүйлд баярлж тогтолохыг өөрөөр хөөрөх гэж нэрлэдэг. За дараагийн үг. Мөөрөх. Мөөрөх гэдэг маань юу гэсэн үг вэ? Сайн байна. Үхэр мөөрдөг тийм ээ. За хамтдаа уншия. Энэ юуны зураг вэ? Сайн байна. Галт дуул. Галт уулаас лав урсав. Галт уулаас лав урсав. Галт уулаас лав урсав гэсэн хэлбэр уншлаа. За одоо бүгдээрээ хүүхдүүдийн нэрийг уншицгаая. Нэрний эхний үсгүүдийг сайтар ажиглаарай. Яаж эхэлсэн бэ? Сайн байна. Томоор эхэлсэн байна. Хүний нэрийг томоор бичдэг шүү дээ. За хамтдаа уншия. Хамгийн ихний хүүхдийн нэр Хүрэл гэдэг нэртэй хүүхдийн нэрийг бичиж сурлаа. За дараагийн нэр Алмаа гэдэг хүүхдийн нэрийг уншиж сурлаа. Дараагийнх Молом гэдэг нэртэй хүүхдийн нэрийг уншиж сурлаа шүү. За дараагийн нэр Марал гэж хүүхдийн нэрийг уншиж сурлаа. За одоо багшаагаа дагаад хэлээрэй. Том бичмэл ил. Жижиг бичмэл ил. Яагаад бичмэл гэж хэлж байгаа лээ? Сайн байна. Дэвтэртээ бид нар бичмэл үсгээр бичдэг тийм ээ. Том бичмэл ил үсэг. Жижиг бичмэл ил үсэг. Ил үсэг хідэн зурлагнаас мөн ямар нэртэй зурлагаас бүтгийг сайн сонсоод ажиглаарай. Дугуйлж эхэлсэн богино налуу зурлага. Орхицтай богино шулуун зурлага. За үзэг салахгүй бичиж. Дугуйлж эхэлсэн богино налуу зурлага. Орхицтай богино шулуун зурлага. Дугуйлж эхэлсэн богино налуу зурлага. Орхицтай богино шулуун зурлага гэсэн хоёр зурлагнаас жижиг ил үсэг маань бүтчихнэ. За одоо хамтдаа үзгээ бариад зурлагаа агаарт хамт дагаад хэлээд бичээрэй. Дугуйлж эхэлсэн налуу богино шулуун. Орхицтай богино шулуун зурлага. Дугуйлж эхэлсэн налуу зурлага. Орхицтай богино шулуун зурлага. Сайн байна. Бичмэл жижиг ил үсгийг бичиж сурлаа. За одоо бичмэл том ил үсгийг хамтаа бичиж суръя. Зурлагаа сайн ажиглаарай. Дугуйлж эхэлсэн урт налуу зурлага. Орхицтай урт шулуун зурлага. За үзэг салахгүй бичиж. Дугуйлж эхэлсэн урт налуу зурлага. Орхицтай урт шулуун зурлага. За одоо үзгээ бариад хамтдаа зурлагынхаа нэрийг хэлээд агаарт дуурайн бичээрэй. Дугуйлж эхэлсэн урт налуу зурлага. Орхицтай урт шулуун зурлага. Дугуйлж эхэлсэн урт налуу зурлага. Орхицтай урт шулуун зурлага. Бичмэл
Том ил үсгээ бичиж сурлаа.